Дэлхийн нийтэд төдийгүй Монгол улсад зөнхлөн тохиолдох халдвар тус өвчний тархалт нас баралтын түвшин сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр байна. Халдвар тус өвчний эрсдэл төвчин зүйлийн тархалтын түвшин тогтоох судалгаагаар 15-аас дээш насны 4 хүн тутмын нэг нь 3 болон түүнээс дээш эрсдэл төвчин зүйлтэй. Өөрөөр хэлбэл тамхи татах, арх уух, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, биеийн жингийн илүүдэл, цусны даралт ихсэлттэй байх болон 45-аас дээш насны эрэгтэйчүүдийн 61%, эмэгтэйчүүдийн 46% нь 3 эрсдэл төвчин зүйлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл монголчуудын ихэнх нь халдвар тус өвчин буюу цусны даралт ихсэх, чихрийн шижин, хөх, умын хорт хавдраар өвчлсөөр байна. Халдвар тус өвчнөр өвчлөх шалтгааны 80% нь хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, хорц зуршлын хэрэглэнээс үүдэлтэй байдаг. Иймд хүн амыг эрүүл амьдрах зан үйл сургаж зохистой хооллолтын мэдлэг олгох нь халдвар тус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Хин хизээ хэр хэмжээний ямар найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхийг зохистой хооллолт гэнэ. Зохистой хооллож сурахын тулд эхлээд хоногт бие махбодод шаардлагатай илчлэг, шинэ бодисын хэмжээг тодорхойлох хэрэгтэй. Хүн бүрийн бие махбодын онцлог, өндөр, жин, эрхэлдэг ажил, хөдөлгөөний идэх, аливаа өвчин эмгэгийн байдлаас хамаарч хоногт шаардлагатай илчлэг, шинэ бодисын хэмжээ харилцан адилгүй байдаг. Үүнийг хэмжиж тогтоосны дараа хизээ, хэр хэмжээний ямар найрлагатай хүн сэргийлэхээ сонгоно. Хоолоо төлөвлөж зөв хооллохын үндсэн зарчим нь хоногт хэрэгцээтэй илчлэг дээр тулгуурлах бөгөөд үүнийхээ дагуу бүтээгдэхүүнээ сонгож өглөө, өдөр, оройн хоолндоо илчилгээ хуваан хэрэглэх юм. Хэрэглэж байгаа хоолтон таныг ямар нэгэн шимт бодисын дутагдал болон илүүдэлд оруулахааргүй хэмжээтэй байна. Шимт бодисын илүүдэл болон дутагдал нь бодисын солилцоонд өөрчлөлт оруулж олон тооны өвчин үүсгэсээр байна. Бидний эрүүл мэнд хоёрхан хүчин зүйлээс шалтгаалж байна. Нэг нь бид биедээ юу оруулж байгаа болон нөгөөх нь энэ биеэрээ юу хийж байгаа гэсэн хоёр хүчин зүйл маань бидний эрүүл мэнд болоод амьдралын хэв маягийг тодорхойлж байгаа юм. Хүн бүхэл амьдралынхаа туршид 70 мянган төрлийн 60 тонн хоол хүнсийг хэрэглэдэг. Эдгээр хоол хүнснээс бид зөвхөн 6 төрлийн шимт хичээлийн бодисыг биедээ олж авдаг юм. Үүнд уураг, нүүрс ус, өөх тос, амин дэм, эрдэс бодис, ус багтдаг. Нүүрс ус, уураг, өөх тос маань бидний биед хэрэгтэй эрч хүч, энергийг өгдөг бол эрдэс бодис, амин дэм, ус нь бидний бие махбодын зөв зохистой ажиллах боломжийг олгож байдаг. Тэгэхээр эдгээр 6 төрлийн шимт хичээлийн бодисыг бид 6 бүлэг хүнсний бүтээгдэхүүнүүдээс олж авдаг. За эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь үр тарианы төрөл, махны төрөл, ногооны төрөл, жимсний төрөл, сүүний төрөл, тосны төрөл зэрэг 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүн юм аа. Бид өөрийнхөө биеийг 4 хөлтөд сандал гэж үзэх юм бол бидний биеийн нэг хөлийг нь үр тарианы төрөл, нөгөө хөлийг нь махны төрөл, за нөгөө хөлийг нь ногооны төрөл гэж үзээд, за нэг хөлийг нь жимс, сүүний төрөл байна гэж үзье. Хэрвээ бид энэ 6 төрлийн шимт хичээлийн бодисоос зөв зохистой хэрэгжилж чадахгүй буюу энэ 6 төрлийн хүнсний бүлгээс айл нэгийг бага хэрэглээд хэрвээ айл нэгийг нь илүү их хэрэглэх юм бол бидний бие бас тогтвортой байж чадахгүй. Антропометрийн хэмжилтийг хийхийн тулд эхлээд биеийнхээ зохих жинг тодорхойлно. Биеийн хэмжилт. Биеийн өндөр, хүний нурууны талын хамгийн төвгөр цэгүүд болох хөлийн өсгий, өгзөг, дагзыг арын хананд шүргүүлж гадаргууд 90 градус тэгш зогсоож биеийн өндрийг хэмжинэ. Биеийн жин баталгаажсан хэмжигчийн төвд нь бүрэн тогтвортой тэгш зогсоож яриулахгүйгээр биеийн жин хэмждэг. Биеийн жингийн индекс тухайн хүний биеийн жин өндрийг харьцуулж бие дагуулгадах өөхлөг эдийн хэмжээг тогтооход биеийн жингийн индексийг ашигладаг. Биеийн жингийн индексийг олохдоо биеийн жингийн хэмжээг биеийн өндрийн квадраттай харьцуулж олно. Бүсэлхийн тойрог. Бүсэлхийн тойргийг хүний хамгийн доод хавирганы доогуур буюу бүсэлхийн хамгийн нарийн хэсгэр хэмждэг. Эрэгтэйчүүдэд 90 см-аас бага, эмэгтэйчүүдэд 80 см-аас бага байх ёстой. Дээрх хязгаараас ихссэн тохиолдолд тухайн хүний биеийн жингийн индекс хэвийн байсан ч төвийн тархалтай буюу халдвар тус өвчин, тухайлбал зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэж үздэг. Байвал зохих биеийн жинг тооцоолохдоо биеийн өндрийн квадратыг эмэгтэй хүн 21, эрэгтэй хүн 22-оор үржүүлж олно. Үүний дараа хөдөлгөөний идэвхээр нь харгалзан хоногт авах илчилгээний хэмжээг тооцож гаргана. Антропометрийн хэмжилтийг хийснээр таны өдөрт хэдэн килокалори илчлэг, шимт бодис үхий хүнсийг хэрэглэх ёстойг мэдэх боломжтой юм. Өдөрт хэдэн килокалори илчлэг хоол идэхээ тооцоолохдоо байвал зохих биеийн жин килограммыг хөдөлгөөний идэвхээр үржүүлж тодорхойлдог.
Хөдөлгөөний идэвхийг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар тооцно. Хэрвээ хүнд хөдөлмөр эрхэлдэг бол 35-аас 40, дунд зэргийн ачаалалтай хөдөлмөр бол 30-аас 35, хөнгөн хөдөлмөр эрхэлдэг бол 25-аас 30 гэж тооцно. Гал командад ажилладаг энэ эрхтэй нь 180 см бол хоног тав хүчилгийг тооцох юм бол 1.8-ыг үржих нь 1.8, үржих нь 22, тэнцүү 71 кг буюу байх ёстой жин нь 71 кг болж байна. 71 кг-ыг хүнд хөдөлмөр эрхлэлтийн байдал буюу 30-аас 35-аар үржүүлэхэд 2494 ккал болж байна. Оффист ажилладаг энэ эмэгтэйн хувьд хоногт 1600 ккал, эрэгтэйн хувьд 2400 ккал илчлэг. Эхнэр нөхөр хоёрын хувьд эрхэлдэг ажлын онцлогоос шалтгаалan хоол, шимт хичээлийн үзүүлэлт нь ихээхэн зөрүүтэй гарч байна. Дээрх эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоногт хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний жишг хэмжээ хөдөлгөөний идэвхтэй ажилладаг энэ эрэгтэй өдөрт 2400 ккал хэрэглэх шаардлагатай бөгөөд хоногт үр тарианы төрлөөс 360 г, махны төрлөөс 280 г, ногооны төрлөөс 490 г, сүүн бүтээгдэхүүнээс 400 мг, жимсхний төрлөөс 180 г идэх хэрэгтэй болж байна. Харин оффист сууж хөнгөн хөдөлмөр эрхэлдэг энэ эмэгтэй хоногт 1600 ккал биедэн шаардлагатай гэж тогтоосон. Тиймээс үр тариа 240 г, мах 200 г, ногоо 490 г, сүүн бүтээгдэхүүн 200 мг, жимс 100 г хэрэглүүл зохистой юм а. Нэг нэгж үр тарианы төрөл бүрт 18 г нүүрс ус, 2 г уураг, нэг нэгж махны төрөлд 9 г уураг, 5 г өөх тос, нэг нэгж хүнсний ногооны төрөлд 14 г нүүрс ус, 6 г уураг, нэг нэгж сүүний төрөлд 7 г нүүрс ус, 4 г уураг, 4 г өөх тос, нэг нэгж тосны төрөлд 9 г өөх тос тус агуулгаддаг байна. Зөв зохистой хооллохын тулд дээрх бүлэг хүнснүүдээс түлхүү голчлон хэрэглэх бүтээгдэхүүнүүд байдаг. Жишээ нь үр тарианы төрлөөс бүтэн үрийн гурил, хүц болон гурвалжин будаа, арвайн гурил, хивэг, хошуу будаа, жимсний төрлөөс шин жимс, ногоон алим, гадил, жүрж, лир, махны төрлөөс үхрийн цул мах, загасны мах, адууны мах, дүүпүү, шош, буурцаг, хатаасан борц, сүүний төрлөөс тослог багтай сүү, тараг, тос багтай чихэргүй ааруул, аарц, ээзгий, ээдэм, өөх тосны төрлөөс олив, гүнжид, шар буурцаг, самрын тос, салаад, амтлагч тосыг түлхүү хэрэглэдэг. Ногооны төрөл нь илчлэг нүүрс усны хэмжээ харьцангуй бага байдаг тул чөлөөтэй хэрэглэж болно. Бид найрлагадаа ижил шимт бодис агуулсан хоол хүнсийг нэг төрөл зүйл болгон ангилж, ичлэгийн хэмжээнд тохируулан барагцаалан тооцоолж, бүлэг тус үрийн нэгж хэмжээг тогтоодог. Үр тариа, мах, ногоо, тос, сүү, жимс 6 бүлэг хүнсэнд агуулгадах, шимт хичээлийн бодисын нэг нэгжид ноогдох хэмжээг зааж өгснөөр эдгээрийн шаардлагатай хэрэглэх зохистой харьцаагаар төлөвлөн хоол хүнсийг дамжуулан авах дөхөн болдог. Нэг нэгж хүнс гэдэг нь агуулгадах шимт хичээлийн хэмжээ ижил агуулгадсан хүнс гэж ойлгож болно. 80 ккалтай тэнцэх хүнсний бүтээгдэхүүнийг нэг нэгж гэж ойлгодог. Бид зөв хооллохын тулд хүнсний бүтээгдэхүүнийг хэмжиж, нэгж хэмжээг зөв хэрэглэх ёстой. Тиймээс өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэгж хэмжээг мэдэж авах нь чухал юм а. Тухайлбал үр тарианы төрлөөс гурил 24 г, арван гурил 28 г, агшаасан будаа 50 г, бусад будаа 23 г, гоймон 24 г, улаан будаан талах 35 г нь тус бүр нэг нэгж болно. Махны төрлөөс үхрийн мах 40 г, адууны мах 60 г, хоньны мах 35 г, ямааны мах 25 г, гахай мах 23 г, дахианы мах 42 г, загасны мах 100 г, үхрийн борц 19 г, өндөг нэг ширхэг дүүпүү 100 г нь тус бүр нэг нэгж болно. Жимсний төрлөөс алим 150 г, гадил 170 г, киви 160 г, жүрж 215 г, үзэн 28 г нь тус бүр нэг нэгж болно. Сүүний төрлөөс сүү 120 г, хуурай сүү 20 г, монгол бяцлаг 14 г, галлан бяцлаг 26 г, аарц 31 г, ээдэм 52 г нь тус бүр нэг нэгж болно. Өөх тосны төрлөөс ургамлын тос 9 г, малын өөх 11 г, өрөм 25 г, маасал 10 г, газрын самар 15 г нь тус бүр нэг нэгж болдог. Хүнсний ногооны тухайд бүх төрлийн хүнсний ногоо 300-аас 450 г нь нэг нэгж болох юм.
Хоногт авах ёстой илчилгээний хэмжээг хоолныхоо хуваарьт тооцоолон хувааж хэрэглэх нь зүйтэй. Ингэхдээ хоног чарлагтай илчилгээгээ 30% өглөөний цайгаар, 35% өдрийн хоолоор, 25-аас илүүгүй хувийг оройн хоолоор, 10% хөнгөн зуушаар авах нь зохимжтой юм. Хоногт хэрэгжилж байгаа нийт хоол хүнсний 30%-ийг бид өглөөний хоолноос авдаг. Өглөөний хоол маань бидний тэр өдрийн эрч хүч энергийг өгдөг учраас бид өглөөний хоолнд аль болох үр тарианы төрөл, сүүний төрөл, жимсний төрөл болон самар бусад ногооны төрлүүдийг хэрэглэхэд тохиромжтой. Хоол төлөвлөлтийг гаргахад тухайн хүний хоногт авах илчлэг чухал төдийгүй амьдралын хэвшил, ажлын онцлог, хооллох дуршил зэрэг тохируулан хоолны дэгийг төлөвлөх хэрэгтэй болдог. Энэ эмэгтэй өдөрт 1600 ккал буюу 21 ч хүнс, эрэгтэй нь 2400 ккал буюу 31 ч хүнс хэрэглэх шаардлагатай байна. Хоногт авах илчилгээхээ 30%-ийг өглөөний цайгаар, 35%-ийг өдрийн хоолоор, 25%-ийг оройн хоолоор, 10%-ийг хөнгөн зуушаар авах нь тохиромжтой юм. Ингэхдээ үндсэн 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүн болох үр тариа, мах, ногоо, сүү, тос, жимснээс сонгож хоолны цэсийг зохиодог. Антропометрийн хэмжилтээр эхнэр нөхөр хоёрын өдөрт хэрэглэх шимт хэмжээл 800 ккалороор зөрүүтэй гарчээ. Гэр бүлийн гишүүн бүрийн хоног чарлагтай илчилгээний хэмжээ өөр гарах хэдий ч үүнийг ажил амьдралын нөхцөлдөө тохируулан зохицуулан хэрэглэнэ. Ихэнх хүмүүс усыг шимт хэмжээлийн бодист тооцдоггүй боловч ус бие махбодод ихээхэн ач холбогдолтой шимт хэмжээлийн бодис юм. Бид усыг эрүүл мэндэд ашигтай гэдгийг мэддэг хэрнээ ихэнхдээ ундаасан, ам цангасан үедээ л уудаг. Өдөрт шаардлагадах усны хэмжээ нь 2 литр байдаг бөгөөд өдөртөө 6-аас 8 аяга ус уух хэрэгтэй. Ус болон шингэн зүйлийг хооллохоос 30 минутын өмнө ууна. Хоол идэх болон дөнгөж идсэний дараа шингэн зүйл уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг юм. Хоногийн хоолны дийлэн хэсгийг буюу 35-аас 40%-ийг бид өдрийн хоолноос авдаг. Өдрийн хоол маань махны төрөл багтсан, үр тарианы төрөл багтсан, за мөн хүнсний ногооны төрөл багтсан. Хүнсний ногоо тэр дундаа олон өнгөт хүнсний ногоо багтсан байх юм бол хамгийн тохиромжтой. Тэдний бэлдэж байгаа энэ хоол зөвхөн нөхрийн хоолны цэсэнд байгаа бөгөөд нөхөр нь зөрүү 800 ккалорийг эхнэрээсээ тусдаа ажил дээрээ байх үедээ идэх юм. Гэр бүлийн гишүүд хоног чарлагтай илчилгээхээ зөрүүг тусдаа байх үедээ хэрэглэх нь зүйтэй. Зохистой хооллоход илчилгээ зөв тооцоолохоос гадна хоногт хэрэглэх давс, тос, сахарын зохих хэрэглээг сайн мөрдөх хэрэгтэй. Хоногт хэрэглэх давсны хэмжээ 5 граммаас бага байвал зохилтой. Эхнэр нөхөр хоёрын өдөр идэх хоолны жор хэмжээ өөр байдаг. Хөдөлгөөний идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг нөхөр нь цуйван, салаад идэж байдаг бол хөнгөн хөдөлмөр эрхэлдэг эхнэрийн хувьд ажил дээрээ хоолоо өөртөө тохируулан сонгон хэрэглэж байна. Бидний хоол хүнсээрээ дамжуулан авч байгаа шимт хэмжээлийн бодисууд бүгд өөр өөрийн үүргийг гүйцэтгэж, эрүүл энх амьдрахад тусалдаг бөгөөд бид эдгээр шимт бодисууд ямар хүнсний бүтээгдэхүүнд илүү ихээр агуулгадж байгааг мэдэж, үүнийхээ дагуу хоол хүнсээ сонгох хэрэгтэй юм. Бид бие махбодод шаардлагатай илчилгээ, шимт хэмжээлээ цаг тухайд нь авч чадаагүйгээс бодисын солилцоонд өөрчлөлт орж, биеийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Тиймээс хоол хүнсний найрлагад байгаа шимт бодис, амин дэм, эрдэс бодисуудыг тодорхой судалж мэдснээр хоногт авах илчилгээхээ хэмжээнд тохируулан өөр өөрийн гэсэн хоолны цэстэй болох бүрэн боломжтой юм. Хоногт хэрэглэх жимс хүнсний ногооны хэмжээ 400 г байвал зохилтой. Энэ бүлэгт бүх төрлийн жимс, жимсгэн, хадаасан жимс зэрэг багтана. Жимсний тус бүрийн найрлагадах нүүрс усны хэмжээ өөр байдаг болохоор тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь зүйтэй юм а. Жимсгэнийг шинээр нь эсвэл чансан, жигэнсэн байдлаар чихэр нэмэхгүй хэрэглэж заншаарай. Амьтны гаралтай өөх тос нь хансан өөх тос ихээр агуулдаг учраас ургамлын гаралтай өөх тос хэрэглэх нь зүйтэй. Эрүүл өөх тосны их үүсвэр нь ургамлын гаралтай самар, олив, ургамлын тос нь байдаг. Бидний хэрэглэдэг чансан өндөг 75 ккал, 8 г өөх тостой байхад шарсан өндөг 200 ккал, 23 г өөх тос агуулгаддаг. Тиймээс та бүхэн аль болох бага өөх тос бүхий бүтээгдэхүүнийг сонгоорой. Монголчууд бидний хэтрүүлэн хэрэглэж байгаа давсны хэрэглээ нь хоол цайнд хийдэг давснаас гадна дэлгүүрээ судалдан авдаг хагас болон бүрэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд далд хэлбэрээр агуулгадж байдаг.
Жишээ нь бидний хэрэглэх дуртай сүмс, хям, бэлэн гомон, бяслаг, дашид амтлагч, кимчи, карри зайдасд 70 давс хангалттай хэмжээгээр агуулгадж байдаг. Иймээс хоол хүнсэндээ давсыг хийхдээ 70 давсны хэмжээг бодолцож хэрэглээгээ тохируулах хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор хүн хоногтоо 5 г давс хэрэглэх ёстой гэж үздэг. Гэвтэл бидний зөвхөн хоол хүнсэндээ авч байгаа хоногийн давсны хэрэглээ 13 г болж байгаа юм. Үүн дээрээс 70 давсны хэрэглээг тооцох юм бол Монгол улсад давсны хэрэглээ маш өндөр байгаа нь харагдаж байна. Тиймээс хоолыг давсаар биш, яншгүй, гонд, лаврын навч гэх мэт ногоон ургамал, мөн сонгон саримсаар амталж хэрэглэх нь зүйтэй юм аа. Мөн цайндаа давс хэрэглэхгүй ууж илүүдэл давсны хэрэглээгээ бууруулах боломжтой. Давсны өндөр хэрэглээ хаван, зүрх судас, даралт ихсэх өвчин үүсгэхэд өндөр нөлөө үзүүлдэг байна. Хоног хэрэглэх сахарын хэмжээ 20 г-аас бага байвал зохилтой. Бидний хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдэд сахар 70 хэлбэрээр агуулгадж байдаг. Жишээ нь 340 г хийжүүлсэн ундаанд 8-аас 12 цайны халбаг, 340 г жимсний ундаанд мөн 8-аас 12 цайны халбаг. Эклерт 4 цайны халбаг, 85 г зөөлөн том чихэрт 8 цайны халбаг сахар тус агуулгадж байдаг байна. Сахар ихээр хэрэглэснээр жим болон холестерины хэмжээ нэмэгдэнэ. Чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй, мөн зүрх судасны өвчин, хавдар үүсэх магадлал өндөртэйгээс гадна шүд өвчинж, амин дэмийн дутагталд ордог байна. Хоногийн хоолны 20-25%-ийг бид оройн хоолноос авдаг. Оройн хоолнд аль болох ногооны төрөлтөлгүй багтсан үр тариа болон махны төрлөөс бага зэрэг оролцуулсан хоол хүнсийг хэрэглэвэл зохино. Оройн хоолыг бид оройн унтахаасаа 4 цагийн өмнө хэрэглэсэн байхад хамгийн тохиромжтой. Шим тэжээлийн бодис нь хүний биед илүүдэх болон дутагдах бүрт бодисын солилцоонд өөрчлөлт өгдөг. Жишээ нь уураг илүүдэхэд гидсний шүлтлэг, шүүсний ялгаруулалтыг ихсэгдэг бол уураг дутагдахад дархлаа сулрах, цус багдах, арьсны уян хатан чанар алдагдах, цусан дахь уургийн агуулмж багасах зэрэг олон сөрөг талтай. Өөх тос илүүдснээр судас хатуурах, сахарын шижин тусах, зүрхний өвчин болон хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Харин өөх тос дутахад цусны даралт хэлбэлзэх, цадах мэдрэмж төрөхгүйгээс их идэх, улмаар ходоод сунах, нүдний хараа муудах зэрэг хор учруулдаг. Нүүрс ус илүүдснээр таргалах өвчлөлт хүрдэг бол дутснаар бие сулдах, ядрах, шингэн алдахд хүрдэг. Ийм учраас хоног тавх илчилгээхээ дагуу хооллох нь эрүүл амьдрах их үндэс юм аа. Хоног хэрэглэх эслэгийн хэмжээ 30 г байвал зохилтой. Эслэг нь хоол боловсруулах ферментэд задардаггүй. Шин ногоо, жимс, цэвэршүүлээгүй үр тарианы төрөл ихээхэн хэмжээгээр агуулгадж байдаг. Эслэг нь усыг өөртөө шингээснээр өтгөнийг зөөлрүүлж, хэмжээг нэмэгдүүлэн, гулсамтгай чанартай болгон гаргах, мөн бие махбодоос холестериныг зайлуулах зэрэг олон талын ач холбогдолтой. Эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнд цэвэршүүлээгүй будаа, арвай, гурвалжин будаа, арвайн гурил, хар талах, хүнсний хэвэг, овёс, бүх төрлийн байцаа, ногоо навчид ногоо ордог. Хүн хоногт өглөө, өдөр, оройн үндсэн хоолноос гадна 1-2 удаа хөнгөн хооллох зэргээр хоол хүнсээ тэнцвэртэйгээр хуваарлах нь чухал юм. Өглөө, өдөр, оройн үндсэн хоолнд үр тариа, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо заавал багтсан байх бөгөөд нэг бүлэгт багтсан хүнсний бүтээгдэхүүнийг хооронд нь сольж хэрэглэж болох юм. Тухайлбал нэг зүсэм талхыг 3-ны 1 аяга будаагаар сольж болно. Үндсэн хоолны дундуур хэрэглэх хөнгөн хоолнд жимсгэн, сүүн бүтээгдэхүүн тохиромжтой. Харин өөх тостой бүтээгдэхүүн, чихэр, амтлагчийг үндсэн хоолнд хэрэглэхэд тохиромжтой байдаг. Сүүн бүтээгдэхүүн нь уураг кальцаар баялаг байдаг бөгөөд бие махбодыг уураг, өөх тос, кальц, амин дэм А болон эрдсээр хангадаг. Кальцийн хэмжээг нөхөхийн тулд өдөртөө 1-2 аяга сууж хэвших шаардлагатай.
Намайг Ану гэдэг. Би 15 настай. Энэ бол миний гэр бүл. Манай гэр бүл хамгийн их аз жаргалтай. Учир нь бид цөмөөрөө эрүүл сарвал учраас. Манай гэр бүл хоол хүнсэндээ 3 цагаан хор болох давс, сахар, өөх тосыг маш бага хэрэглэдэг. Эмээ өвөө хоёр маань давсгүй цай ууж, аав ээж маань өөх тосгүй хоол иддэг. Харин дүү бид хоёр савсан чихтэй ундаанаас илүү жимсний шүүсэнд илүү дуртай. Бид амралтаараа спортоор хичээллэж, идэвхтэй хөдөлдөг. Идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдралын нууц гэдгийг манай гэр бүл цөмөөрөө мэднэ. Бидний эрүүл жаргалтай байдгийн нууц нь ердөө л юм. Таач бас амьдралын зөв хөвшлийг өөрийн амьдралдаа хөвшүүлээрэй.